안녕 여러분. бүгдээрээ өнөөдөр багштай хамтдаа Солонгос хэлний түвшин тогтоох топик шалгалтын 81 дахь удаагийн шалгалтын дээр ирсэн 51 дугаар дасгалыг хамтран ажиллагаагаа нэн түрүүнд ямар их ирсэн бэ гэдгийг бүгдээрээ уншаад дараа нь хэрхэн нөхөх талаар ярилцгаагаа. За харах юм бол гэрчиг дээр нь 유학생 소통 게시판 буюу гадаад оюутантай харилцах зарлалын самбар 무료로 띠릅니다 гэсэн байна те. үнэгүйгээр өгнө. 자, 4월 16일 한간에서 열리는 K-pop 콘서트 뷰를 찌릅니다. За, 4 сарын 16-ны өдөр хам өрөнд нэгдэх K-popийн концертын тасалбар өгнө. 정말 가고 싶었는데 그날 갑자기 중요한 үнэхээр очмоор байсан чин тэр өдөр гинэт ажил 기억 орж ирээд 콘서트에 못 가게 되었습니다. концертанд очиж чадахгүй болсон. үнэхээр очимоор байсан хэдий ч яах нь вэ? Тэр өдөр дан концертанд очиж чадахгүй болсон. 콘서트에 가고 싶으신 분은 저에게 문자를 концертанд очимоор байгаа хүн нь над руу мессеж гээд нэг нь орж ирсэн байна. За яг энэ хаалтны ард 제일 먼저 문자를 보낸 분께 표를 드립니다. хамгийн эхлээд мессеж илгээсэн хүнд нь 스프рийг өгнө гэсэн байна тий. За тэгэхээр хэрхэн нөхөх талаар бүгдээрээ ярилцъя. үнэхээр очимоор байсан чин тэр өдөр гинэт чухал ажил гараад гэх. тэгвэл 일이 생겨서 эсвэл 일이 생기는 바람에 진흙을 бидний бүтэн оноолж болох нь шүү дээ тий. За тэгээд яг ард нь концертанд явмаар байгаа хүн нь над руу мессеж илгээж өгөөрэй гэж бичэн тий. тэгвэл 보내주시기 바랍니다. 보내주시기 바랍니다. эсвэл 보내주십시오 гэж бичнэ. Ингэж хичвэл бүгдээрээ бүтэн 10 оноо авч болох нь. өнөөдрийн топикийн 51 дээр бид нэр ажил гараад гэдэг утгыг бол ирээсэнгиосоо гэдгийг мэдэж авлаа. За мөн 주시기 바랍니다 гэсэн шинэ хэлбэрийн нөхцөлийг мэдэж авлаа. За өнөөдрийн хичээлээр хамт байсан та бүхэндээ баярлалаа. дараагийн хичээлээр уулзъя. түр баяртай. 안녕.